Сайн байна уу? Залуучуудаа YouTube сонирхогч хүүхд залуучуудаа бас үзэж сонирхдаг залуучуудаа та бүхний өнөөдрийн мэнд хүргье. За өнөөдөр би та бүхэнд энэ шоу эвлүүлж харуулъя гэж бодлоо. За би үлийн шоу эвлүүлж өмнө чаддгүй байсан. Тэгээд саяхнаас нөгөө жоохон цаг зав гаргаад бас оролцоод бас ингэж эвлүүлж тодорхой хэмжээнд эвлүүлж сурсан. Гэхдээ тийм хурдан хугацаанд л эвлүүлж чадахгүй л дээ. За тэгээд өөрийнхөө хэр сурснаас та бүхэнд харуулъя гэж бодож байна. Тэгээд энэ бичлэг хийх болсон зорилго маань бол одоо жишээлбэл нэгт энэ YouTube гэдэг зүйлийг бас сонирхоод хүмүүс сүүлийн үед YouTube-оор өөрийнхөө одоо чаддаг мэддэг зүйлээ бас ингээд YouTube-д оруулаад бусдад ингээд сонирхуулаад харуулад байгаа зүйл нь бас нэг таалагдсан. Хоёрт бас хүмүүст бас урам зориг өгье. Бас өөрийгөө чадахгүй дээ гэсэн зүйлээ бас жоохон ч орлоод байх юм бол чаддгийм байх шүү. Жоохон ч гэсэн цаг зав гаргаад орлуулж чаднаа. Та чадна. Юу ч чадна гэдгийг бас би танаас энэ YouTube-оор дамжуулаад бас хэлж байна. Би бас өөрийгөө саяхан хүртэл эвлэж чадахгүй бас хүүхэд байхдаа гараад чинь саяхны хүртэл аяг боддог байсан. Би нэг хизээч эвлэж чадахгүй дээ гэж бодоод. Тэгээ өөрөө үнэхээр эвлүүлээд сурсан чинь бас гайхсан. Би чаддгийм бэ. Би энэс илүү өшөөж чадах юм байна гэсэн эрч хүч орсон. За тийм учраас за олон үгээр явах уу. Ингээд би ингээд бичлэг хийж байхдаа ингээд та бүхэнд бас ингээд тайлбар хийдэж чадахгүй байж магадгүй хийхгүй байж магадгүй бах. Тайлбар үгээр бас явчих гэж бодож байна. Хэдийгээр хугацаанд яаж эвлүүлэхийг та бүхэн бас хараад үзээд өгөөрэй. Тийм. Тэгээд яг уу та бүхний дэмжлэгээр явъя. Чадна гэж бодож байна. Маш хурд хугацаанд бэлдэж чадах байхаа гэж бодож байна. За хүмүүсээ дэмжиж өгөөрэй. Явсаа. За эхлээд цагаан хүмүүс эхлэе. За цагаан хүмүүс эхэлсэ. Ер нь хүн бол яалтч юм чаддаг юмтай байх хэрэгтэй юм билээ. Ер нь хүүхэд байхдаа дугуйлын секс дугуйланд их явж байгааг болохоор ч тэр ер нь чаддаг юм байхгүй. Тэгэхээр бас өөрийгөө бас хөгжүүлэх маш чухал юм байна гэдгийг ер нь бид сүүлийн үед айгүйх ойлгож байгаа. Бидний одоо дугуйлын спорт гэж хичээлдэг ганц сакс байсан байх. Сакс л байсан дөө. Өөрч зүйл одоо байхгүй. Саксандаа бид жижигтэй болохоор гэж тийм сайн тоглож чаддаг байсан. Тоглох хүсэл байдаг байсан ч гэсэн хүүхдүүд жижигдэг байсан юм уу? Жижиг бид нэгт хоёрт болох хөдөлгөөнтэй гэдэг утгаарч тэр би жоохон ер нь тийм спорт талруу жоохон болох байсан л да. Тэгтээ аюу итгэвтэй. За ингээд дээдлийн цагаан эвлэрч эхлэе. За одоо энэ хоёр улаан өнгөний завсар энэ улаан өнгийг хийя. За тийм тул за ингээ улаан өнг дэрсэн байгаа. За энэ дараагаар яах вэ гэхээр энэ ногоон өнгийг эвлүүлэх гэж бодож байна. Ногоон өнгөөс эхэлсэн зүг байсан байна. За за ингээд дээдлийн нүүрэн хэсэг эвлэрсэн. Тэгээд хажуудлынх нь нэг давхрын бүх өнгө эвлэрсэн байна. За дараачих бол нэгэ доош нь цагаана доош нь харуулад хоёр дахь давхраа илрүүл. Дунд дахь давхраагаа эвлүүлье. За тэхийн тулд энэ холбор шар өнгөтэй тохирох одоо хоёр дахь давхрын дундлын өнгийг тааруулж өгөх ёстой байгаа. За ингэхээр заавал таарах ёстой байгаа. Бүх өнгүүд ингэ таарсан байгаа. Дундлынх нь өнгүүд нь хоёр дахь давхрын дундлын өнгүүд доотлынх нь суур өнгөтэй таарсан байгаа. За ингээд энэ хоёр талын зайнуудын эвлүүлж явъя. Адилхан өнгөөр. За жишээлбэл одоо тэхийн тулд энэ дээдлийг харах хэрэгтэй. Энэ дээдлээс шаглаас бус өнгүүд бол ерөнхийдөө энэ одоо энэ хоёр дахь давхрын хоёр талд нь орох хэрэгтэй байгаа. Орох хэрэгтэй өнгүүд байгаа. За явсаа.
Хөлчлээ. За нөгөө. За ингээд хоёр дахь давхрын өнгөд ингээд бүгд эвлүүлсэн байна. Ингээд эвлүүлсэн байдалтай. За одоо энэ шууд энэ гурав дахь давхар биш. Одоо энэ дээдлийн өнгийг эвлүүлэх хэрэгтэй. Дээдлийн өнгийг эвлүүлэхэд одоо энэ өнцөг байгааз энэ өнцгний нэг дэх суур тавигдсан байна. Дараа ч юм шиг тийм учраас суур тавих учраас одоо нэмэх үүсэх хэрэгтэй гэхлээр. За нэмэх үүсэхийн тулд тэгжээч дараач алхам руу орно. Ингээд за ингээд нэмэх үүсгэчлээ. Ингээд энэ нэмэх үүссэн бол заавал дараачих нь одоо дараач энэ бүх талны дээдлийнхэн давхрыг дээдлийн нүүрийн хэсгийг эвлүүлье. Hello. За ингээд дээдлийн давхраг ингээд эвлүүлсэн байна. Эвлүүлсэн байдалтай байна. За эвлэрэгдсэн байна. За одоо энэ дэх 3 дахь тавны дээдлийн давхрагаас эвлүүлье. За тэхийн тулд энийг баруун гарталтай байрлуулад дундалтаа ганц өөр өнгөтэй талаа баруун гарталтай байрлуулад ингээд нэг за ингээд одоо энд яасан байна вэ гэхээр гурван талдаа дундаа нэг өөр өнгөтэй болсон байгаа. Энэ болохоор нэг талын л бүхэн эвлүүлсэн байна. Нийтлийнх нь бүхэл өнгийг эвлүүлсэн байгаа. За одоо бусдууд нь өөр талууд нь нэг өнгө дутвэ. За энийг эвлүүлье. За эдгээр нь энийг хамгийн аралт нь оруулаад энэ улбар шарыг энэ талын улбар шарт оруулна. Цэгрийн оронд оруулна. Ингэж хаад чадчихлаа. Хардаа 7 минут 44 секунд. Тэгээ энэ өмнө яриа ярьцэнтэй хүмүүсээ дэмжсэн үү? Сайн дэмжиж өгснээр чи за тэгвэл эвлүүллээ. Энэ гэхдээ би тэгтээ өөрийг хурд эвлүүлчихлээ гэж бодож байна. Өмнө би дандаа 10-15 минутанд эвлүүлдэг байсан. Ингээд 7 минут ч хөөх миний үед рекорд шүү дээ. Yes. За ингээд дахиад автан хэлье. Би энэ бичлэг хийсэн гол зорилго маань нэгтэй YouTube одоо ингээд хүмүүсээс өөрсдөө юу чаддаг зүйлээс харуулж байгаа надад сонирхолтой санагдаад өөрийгөө бас чадж байгаа зүйлээ бас ингээд хийж оруулж үзье гэж бодлоо. Тэрнээ бас тэгээд далимдуулаад ерөнхийдөө нэг үг хэлэхэд та бүхэн битгий шантраараа юмд заавал нэг юм цаг зав гаргаж тууштай оролдож үзэх хэрэгтэй шүү. Тэгж байж нэг зүйлийн ард гарна гэдгийг л хэлмээр байна. За би бас ахаад ер нь өөрийгөө хөгжүүлэх тал дээр ер нь айгүйх дутмаг байсан. Одоо ингээд юм оролдож үзээгүй. Яа ч юм тийм цагч боломж олдоогүй юм шиг надад. За тэгээд сүүлийн үед юм гэхэд айгүй хэм боддог болсон гэхэд одоо тэгээд юм хийж үзье, юмыг ямар нэг урлагт нэг бас нэг чаддаг юмтай бай. Спортоор бас нэг чаддаг юмтай бай. Тэг өөрийнхөө хоббитэй бас болж үзье. Гэл янз янзын юм бодож байна. Янз янз юм оролдож байна. Тэгээд юу гэдвүлээ? Олон юм хөөсөн одоо хоосон гоцрно гэж үг гэдэг шүү дээ. Олон тулаа хөөсөн хоосон гоцрно гэж үг гэдэг лөө тий. Гэхдээ яах вэ? Сонирхсан зүйлийг хийд үзье гэж бодож байна. Сонирхсан зүйлээ цаг зав гаргаад үзье гэж бодож байна. Та нар минь хийд үзээрэй. Тэгээд иймэрхүү бичлэг оруулаад би чадсан шүү гэдээ бас оруулаад тавих юм бол бас би бас ингээд
баярлах болно. За ингээд давлгаа цаашаа. Баярлалаа.